Өнөөдөр бүгд хамтдаа эзний үгээс Лук номын 6 дугаар бүлгийн 20-с 26 дугаар ишлэгийг уншаа. Лук номын Лукийн сайн мэдээний 6 дугаар бүлэг 20-с 26 дугаар ишлэгийг та бүхэнтэй би уншиж, яг энэ ишлэл дээр тулгуурлан өнөөдөр би Бурхны үгийг та бүхэнтэй хуваалцмаар байна. За би чангаар дуудан уншия. За та бүхэн дотроо надтай хамт уншаарай. Есүс шавнырын зүг хараад ядуус ерөөлтэй. Бурхны хаанчлал та нарынх юм. Идүүгээ өлсөж буй хүмүүс ерөөлтэй. Та нар цатгагдах болно. Идүүгээ гашуудан уйлж буй хүмүүс ерөөлтэй. Та нар инех болно. Хүний хүүгээс болж хүмүүс та нарыг үзен ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж, үл ойшоох цагт та нар ерөөлтэй. Тэр өдөр баярл, баясан цогч, юу гэвэл тэнгэр дэх шагналч нь агуу билээ. Тэдний эцэг өвгөтч иш үзүүлэгчдэд тэгж хандсан юм. Харин баячууд та нар золгүй ээ. Та нар тайвширлаа, дүүрнээр хүлээн авсан. Идүүгээ цатгалан та нар золгүй ээ. Та нар өлсөх болно. Идүүгээ инээж буй та нар золгүй ээ. Та нар гашуудан уйлах болно. Бүгд та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй ээ. Тэдний эцэг өвгөд хуурамч иш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм аа. Аамен. Өнөөдөр эзний үгээр ерөөлийг өвлөх үү? Эсвэл золгүйдлийг авах уу гэдэг сэдвээр би эзний үгийг хуваалцмаар байна. Тэгэхээр би энэ текстээс, Библийн энэ текстэн дээр дараах асуултыг тавьсан. Та ерөөлийг өвлмөр байна уу? Эсвэл золгүй байдлыг амьдралдаа авмаар байна уу? Өнөөдөр энд би ерөөлийг өвлөхгүй. Би ер нь тийм золгүй, азгүй байдлаар амьдрмаар байна гэж ярих нэг ч хүн байхгүй. За ялангуяа манай монголчууд бол их тийм бэлгшээдэг, юмны нэг юм сайн сайхан ерөөлийг их тийм дээдэлдэг ард түмэн. Тийм учраас манай ард түмэн ер нь нэг тийм золгүй, хэцүү, нэг юм болохгүй, бүтэхгүй зүйлийг бол ер нь их тийм ярьдаггүй. За болж өгвөл болно, бүтэн, амжин, чадна, тэ ингээ ерөөлтэй, сайхан. Ийм зүйлийг манай ард түмэн их тийм бэлгшээдэг, ам хэлээрээ их ярьдаг, өвөг дээдс нүгэр хүүхдүүдтэй үүнийг их тийм зааж өгдөг. Тийм ард түмэн байгаа манай ард түмэн. Тийм хүмүүс онцлог нь. Манай монголчууд ер нь айгүй тийм ард түмэн. За тийм учраас ер нь аливаа амьдралын ийм ерөөлтэй, эсвэл тийм золгүй юмнуудыг манай ингээд өвөг дээдс их тийм нарийн ингэж мэдэрч ханддаг ард түмэн. За би Монголд байхдаа ном сум хардаг байсан, та нар мэднэ. Ном сумыг одоо ингээд жишээл ингээд яг Монгол үндэсний сураар ингээд харахад их сонин штэ. Манай нэг найз Ариун бол тэгээд пастор байдаг. Тэгээд бит хоёр нэг өдөр нэг юм өөрсөндөө юм бэлтгэлийн зурхаа засаад энэ чинь үндэсний сураар одоо бэлтгэл хийх гэдэг штэ. Тэгээд зурхаа засаад зурхаа дараа нэг улсын хүндэт мэрэгэн Санжаа Сүрэнгаа гэдэг нэг алдартай харваачийг авчирсан. Тэгээд энэ хүн бол сурд их олон хүнийг, үндэсний сурд их олон хүнийг оруулсан. Тэгээд насаараа багш дасгалжуулагч явсан, Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолтой бүр юм мундаг хүн байгаа. Тэшүүрийн спортын одоо ийм гавьяат дасгалжуулагч. Тэгээд дээр нь сураар маш олон хүмүүсийг дасгалжуулж, тэгээд түүний одоо шавнар дотроос улсын мэрэгэн цолтой хэд хэдэн хүн төрсэн байдаг байхгүй. Санжаа Сүрэнгааг авчираад бид нэг зурхаагаа ингээ үзүүлэхэд зурхаа чинь жишээлбэл нэг юм зурхаа ингээ 75 метрийн цаанаас ингээ харуулж байна тийм үү. Тэгэхээр зурхаа маань ингээд харахад цаана ингээ хоёр уулын ийм онь ингээ хоёр уулын залгаа нэг юм онь хэсэг нь таарчаад байна. Тэгэхээр тэгэхгүй яг сумчин тэргээр гараа явчихна гэж ярьдаг. За сум тэр хоёр уулын оноор гараа явах нь хаашаа. Тэгтээ зүгээр тэгж бэлэгдээд нь штэ. Тэгснэ голын ирэг дээр жишээлбэл ингээ сум тавьж байгаа бол голын урсгал дагуу тавихгүй. Эсрэг нь тавина. Яг бол эсрэг зүгт нь сумаа тавина гэж тэ. Голын урсгал дагуу ингээд юу зурхаагаа засчаад ингээд урсгал дагуу сумаа тавихаар урсаад явчихна. Гэхдээ сум усанд буугаад урсаад явчих нь хаашаа. Тэгтээ зүгээр тэгж бэлэгдээд нь штэ. Тэгэхээр манай ард түмэн айгүй ингэж бэлэгдэж ярьдаг. Ер нь ийм талдаа их тийм мэдрэмжтэй гэх юм уу та. Их тийм ингүүл болохгүй. Тэгвэл болно. Ингүүл инг чинь тэгвэл тэгчил гэж ярьдаг их ард түмэн байгаа. Тэгвэл өнөөдөр би Библиэс яавал бид яг ерөөлийг өвлөх юм? Яавал бид тэр золгүй байдлыг амьдралдаа авдсан бэ гэдгийг өнөөдөр би хуваалцах хүсэж байна.
Манай монголчууд гэрийн ёроол, хурмын ёроол, мал тамгалах ёроол, хонь хяргах ёроол гэдэг бүх юм дээр ёроолтой байдаг. Адууга наадамд уяхтаа ёроол, нүүхтэй ёроол, нүүж байгаа айлыг тосож авж байгаа хүний ёроол гэх мэтчлэн гэдэг ерөөс ингээд ёроолгүй юм гэж ерөөсөө манай монголчуудад нэгч байдаггүй. Тийм учраас манай монголчууд ер нь ёроолыг өвлөх дуртай ард түмэн. Их тийм ёроомтгой ард түмэн. Их тийм бие биендээ байнга орсонч гарсанч ёроолыг хэлж яадаг. Наад захын одоо ингээд уулга алдахтаа хүртэл тосоор гооч гэж. Тосоор гоож гэдэг чинь одоо амар ёроолын үг болчиход байна шүү дээ энэ чинь. Өөх тос гэдэг чинь монголчуудын хувьд бол одоо баян тансаг байгааг нь шинж байхгүй юу энэ чинь. Тосоор гоож гэж. Тийм ч учраас одоо юу гэдэг вүлээ? Дотоод хормоод нь тос өөх энэ гэх мэтчлэн энэ чинь одоо илбэг хангалуун байдлыг л бэлэгдээд байна шүү дээ. Тэрнээс ингээд хувцас тос болох тухай ерөөсөө яриаггүй. Ер нь бол. Тэгэхээр айгүй юм ёроолч юм арт юм. Ёроолд их дуртай арт юм. Тэгвэл Библийн өнцгөөс ёроолыг өвлөхөд хувь хүний өөрийнх нь хүчин зүйл гэж бас байна. Хувь хүний хүчин зүйлийг өнөөдөр би та бүхэнтэй хуваалцмаар байна. Ёроож байгаа нэгнээс гадна ёроолгож байгаа нэгний хэрхэн тэр ёроолыг өөртөө татах вэ? Хэрхэн тэр ёроолыг өөр дээрээ авах вэ? Энэ хүчин зүйлийг өнөөдөр би Библиэс хуваалцмаар байна. Бурхны үгэнд хэлснээр эзэн Иесус Христийн заасан сургаалуудын дотор ёроолын тухай чухам юу гэж дурдсан байдгийг. Бид хувь хүн өөрөө амьдрал дээрээ тэр ёроолыг татаж авчрахын тулд тэр ёроолыг өөр дээрээ байлгахын тулд хувь хүн бид юу хийх ёстой юм бэ? Нэг бол бид нар ийм одоо золгүй байдлыг амьдрал дээр аваад байна шүү дээ. Өнөөдөр бидний уншсан текстэн дээр сонирхолтой үзүүлэлтүүд гарч байгаа. Өнөөдрийн энэ уншсан текст бол маш сонирхолтой текст байгаа. За юугаараа сонирхолтой юм бэ гэхээр ёроолтэй гэдэг үг 4 удаа давтагдаж байгаа. Та нар анзаарсан бол эхний багслал дээр ядуус ёроолтэй гэдэг эхэлж байгаа. Дараа нь идүүгээ өлсөж буй хүмүүс ёроолтэй гэдэг эхэлж байгаа. Гуравт нь гашуудан өөлж буй хүмүүс ёроолтэй гэдэг үг 3 дахь удаага давтаж байгаа. Дөрөвдүгüрт нь Есүс Христийн нэрээс болж та нар хавчигдаж гадуурхагдах үед ёроолтэй гэдэг ёроол гэдэг үг одоо үг орсон энэ хэсэг бол ингээд 4 давтагдж байгаа. Гэтэл нөгөө талаар энэ ёроолийн нөгөө нэг эсрэг үг нь юу вэ гэхээр золгүй байдал гэж. За манайхан ярьдаг да монголчууд ямар азгүй юм бэ гэж. Ястаа нэг азгүй тлээдээ гэж те. Золгүй байдал гэдэг чинь ерөөсөө нэг энийг хэлээд байгаа. Юм нь болж өгдөггүй, бүтэж өгдөггүй. Нэг юм азгүй, нэг юм золгүй. Золгүй гэдэг үг бас адилхан яг 4 удаа давтагдж байгаа. Дараагийн багцлыг харах юм бол баячуу та нар золгүй яа гэд 1 удаа орсон. Хоёр дахь нь цатгалан буй та нар золгүй яа гэд 2 дахь орсон. 3 дахь нь инээж буй та нар золгүй яа гэд 3 дахь орсон бол 4 дахь удаад нь хүн болгон та нарын тухай сайнаар ярих үед та нар золгүй яа гэд золгүй гэдэг үг 4 дахь орчиж байгаа. Тэгэхээр та нар энэ текстийг анзаарах юм бол ёроол ба золгүй байдал хоёрыг эсрэгцүүлж ярьж байгааг та нар анзаарч байна. Бас би слайдн дээр бэлдээ та нарын өмнө гаргацсан байгааг та нар харж байгаа. Ямар хүмүүс нь ёроолтой юм бэ гэхээр ядуу нь ёроолтой юм байна. Өлсөж байгаа хүн нь ёроолтой юм байна. Гашуудан өөлж буй хүн нь ёроолтой юм байна. Хүний хүүгээс болж буюу Есүс Христос болж үзен ядагдаж, гадуурхагдаж, доромжлогдож, үл ойшоогдож, нэр нь ёрын муугаар ингээд бусдад хилэгдэж байгаа ийм хүн ёроолтой юм байна гэж. Гэтэл яг параллел төвшөнд юмыг ингээд авч үзэж байгааг та нар энэ текстээс анзаарч байгаа. Жишээлбэл ядуу нь ёроолтой бол эсрэгээрээ баячууд нь золгүй. Энэ параллел авч үзэж штэ. Яг зэрэгцүүлж ингэж ижил төвшөнд хамтдагч энэ 4 зүйлийг ярьж штэ. Өсөж байгаа хүн нь ёроолтой бол харин цатгалан байгаа нь золгүй. Параллел авч үзэж байна. Гашуудан өөлж байгаа хүн нь ёроолтой бол эсрэгээрээ инээж байгаа хүн нь золгүй. Дөрөвдүгüрт нь хүний хүүгээс болж муу хилүүлж байгаа нэг нь ёроолтой бол харин өөрийгөө үргэлж магтуулан дээдлүүлж байгаа нэг нь өөрийнх нь нэрийг дандаа сайнаар ярьж байгаа нэг нь золгүй яа гэсэн. Тэгэхээр яг ийм 4 шугамд 4 асуудлыг ийм эсрэгцэлтэйгээр ингэж параллел болгон авч үзэж байгаагаараа өнөөдрийн текст маш онцгой. Тэгэхээр өнөөдөр танд одоо асуулт төрж байгаа. Ямар сони юм бэ? Би тэгээ Бурхны ивэлийг авахын тулд ядуу байх ёстой юу? Би Бурхны ивэлийг авахын тулд үүсэх ёстой юу? Би Бурхны ивэлийг авахын тулд яах юм? Эцэс төгсгөлгүй гашуудан уйлж явах ёстой юу? Тэгээ бусдаар доромжлогдож явах ёстой юу? Тэг ингэж л байвал ёроолтой юм байна те. Тэг хүн инээж болохгүй юм байна. Баян байж болохгүй юм байна. Хүн цадаж болохгүй юм байна. Хүн чи цадтлаа хоол идэж болохгүй юу те. Цатгалан байж болохгүй юм байна. Баярлаад инээж болохгүй юм байна. За тэгээ баян байж бас болохгүй юм байна. Тэгээд миний тухай хүмүүс сайнаар ярьж бас болохгүй юм байна энэ чинь.
Гэхдээ ямар сонин амьдрал гэхлээр ийм амьдралын тухай яриад байгаа юм бэ гэж та гайхчихж магадгүй. Анзаарсан бол сүүлийн хэдэн номлолууд дээр та нар анзаарсан бол бидний дандаа хүсдэг зүйлийн эсрэг Есүс яриад байгааг та нар анзаарч байгаа. Хэрвээ та удирдахч байж, нөлөөтэй байж, бусдыг араасаа дагуулмаар байгаа бол боосдох биш, эхлээд хүмүүст үйлчлэлт сур гэх мэтчлэн. Яг нөгөө бидний нөгөө амьдрал дээр боддог, нөгөө хүсдэг зүйлүүд юм байна. Яг эсрэгээр нь хийхийг Есүс заагаад байгаа. Есүс биднийг өгөөдөд байгаа юм уу? Эсвэл Есүс бидний янзыг үзээд байгаа юм уу? Эсвэл Есүс биднийг ер нь албаар ингэж доош нь хиймээр байгаа юм уу? Эсвэл Библи ийм өдцөн ном юм уу? Эсвэл Библи ийм хүний мууг үзэх дуртай бурхан юм уу? Өнөөдөр бидний яриад байгаа энэ бурхан намайг ингээл хөмсөг зангатаад, уйлаад, өлсгөлэн тэгэл ямарч баяр хөөргүү хэцүүл яваад байвал бурхан эндээс таашаал авдаг юм сонин бурхан юм уу? Яагаад ингэж яриад идэх юм бэ гэж? Яагаад ингэж юмыг ингэж эсрэгээр нь ингэж заавал ингэж нэг хүний одоо өдөж байгаа юм шиг, сүдж байгаа юм шиг, эсвэл дургууг нь хөрөх гэж байгаа юм шиг, эсвэл бүр нэг манайхан ярьдаг те нэг юм ойлгомжгүй, confuse байдалд биднийг оруулах гэж Библи ингэж хэлээд байна уу гэж. Мэдээж үгүй. Энэ бүхэнд хэлэх хариулт бол мэдээж үгүй. Мэдээж үгүй. Мэдээж бурхан таныг ингээл амар ядуураад, таныг үргэлж зовоол, үргэлж шаналал, уйлал, тэгэл хаач очсон хин нэгэнд дандаа доромжлогдоол, гадуурхагдаал, бусд хүн таныг үзэн ядаал, ингээд яваад байх нь бурханы хүсэл биш. Бурхан таныг харин ч элбэг хангалуун байгаасаа, эрүүл сарвал байгаасаа, баяр хөөртэй байгаасаа, ивэл өрөөлөөр бэлхаасаа энэ бүх өрөөлүүдийг нь бурхан таныг аваасаа гэж хүсдэг. Тэгвэл яагаад Есүс ингэж эсрэгээр нь ярьж байгаа юм бэ гэж. Энэ текстийг бид нар зөв ойлгохын тулд Библийн бусад хэсгүүдтэй бид нар харьцуулан харах ёстой. Өнөөдөр би та нарт нэг чухал зүйлийг зааж өгье. Библийг зөв ойлгохын тулд Библийг бид бүтэн зургаар нь харах шаардлагатай байд юм аа. Хэрвээ бид нар Библиэс ганцхан нэг үгээр төвлөрөө зөвхөн тэр үгийг ингэж контекстээс нь тасдаж аваад тэр үгийг бид нар ингэж ашиглаад авах юм бол энд Библи тайллын ухаанд алдаа гардаг. Бид нар Библийг буруу тайлбарладаг. Тэгэхээр Библи бүхэлдээ чухам юу гэж өгүүлдэг юм бэ гэдгийг бид нар бүтэн зургаар нь харж иж Библийн утга санааг бид ер нь зөв ойлгодог. Тийм учраас бүтэн сайн бүр эзний үгийг би та бүхэнд дамжуулан ярихдаа Библи үндсэндээ энд ийм үг байгаа ч гэсэн энэ нь чухам ямар утгаар хэлэгдсэн бэ гэдгийг аль болох өргөн үхрийн тайлбарлахыг би хичээдэг. Хэрвээ бид нар Матай номын 5 дугаар бүлгийн 1-ээс 12 дугаар ишлэлийг унших юм бол яг одоо бидний энэ уншиж байгаа Лук 6 дугаар бүлгийн 20-26 дугаар ишлэлийг Матай өөрийнхөө номондоо 5 дугаар бүлгийн 1-ээс 12 дугаар бүлэг дээр дурдж өгсөн байдаг. Тэгэхээр энэ хэсэг бол энэ хэсгийг Матай нэг өнцгөөс бичсэн, Лук нөгөө өнцгөөс нь бичсэн гэсэн үг. Яг энэ сургаалыг зааж ахт нь Матай Есүсийн хөл дор суугаад уулан дээр яг энэ сургаалыг сонсч ирсэн гэсэн үг. Лук бол тэр үед байгаагүй. Лук бол грек хүн байсан. Яг Лук бол өөрийнхөө нүдээр Есүсийг харж яг Есүсийг хажуунаас нь дагж исэн хүн бол биш. Есүсийг тэнгэр рүү одсны дараа Паулаар дамжуулан Лук сайн мэдээ сонсоод Есүсийн дагалдагч болсон хүн. Өнөөдрийн бидэнтэй адилхан. Матай бол яг Есүсийг өөрийнхөө нүдээр хараад яг хажуунаас нь дагж исэн хүн мөн. Тэгэхээр хажуунаас нь дагж исэн хүний бичсэн үгтэй Лукийн бичиж байгаа үг хоёрыг харьцуулаад харах юм бол бид дундаас нь яг юу гэх гээд юугээд байгааг бид нар үнэн зөвөөр нь ойлгох боломжтой. Матай хэлэхдээ ядуус ерөөлтэй гэсэн энэ үгийг хэлэхдээ сүнсэндээ ядуус та нар ерөөлтэй гэж хэлсэн байдаг. Сүнсэндээ ядуус та нар ерөөлтэй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ зүгээр нэг ядуу байдлын тухай яриаггүй байна. Бурхан биднийг зүгээр ингээ ядуу бай. Ядуу байвал л өрөөгднө гэж хэлээг байна. Бидний амьдралын энэ материалын ядуу байдлын талаар Бурхан үнэндээ онцолж хэлээг байна. Матай энэ сургаалыг сонсохдоо сүнсэндээ ядуу байх гэсэн нь ерөөлтэй гэж хэлсэн байдаг. Энэ үгийг нь Паул хожим бусад элч нараар дамжуулан сонсоод Лук номонд бичгтээ сүнсэндээ гэдэг үгийн дурдахгүйгээр ядуус та нар ерөөлтэй гэд бүдүүн баргаар нь бичсэн байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ Лукийн хэлсэн энэ үгийг Матайн хэлсэн үгтэй бид нар харьцуулж дундаас нь тэр зөв тайлбарыг бид нар гаргаж ирэх нь Библийн зарчим мөн. Өөрөөр хэлбэл Библиэ тайлбарладаг гэсэн үг. Тийм учраас Библийн багш нар бид нар Библийн үгийг номлодог бид нар Библийг харьцуулан судлах нь маш чухал байдаг. Яагаад гэвэл харьцуултын үндсэн дээрээс зөв дүгнэлтийг тэр дундаас нь гаргаж ирэх боломжтой байдаг.
Тэрнээс зөвхөн нэг үгээр үг хийгээд хөөгд авах юм бол алдаатай сургаалууд маш их гарч ирэх боломжтой. Жишээлбэл Яаков номон дээр та нар ер нь битгий багш бол гэж хэлсэн байдаг. Хэрвээ багш битгий бол гэсэн үгийг сонсох юм бол энд ер нь багш мэрэгжил эзэмших боломжгүй. Библи ер нь бидрийг багш битгий бай гэж зааж байгаа юм шиг ойлгодог. Гэтэл цааш нь үргэлжлүүлэн унших юм бол багш хүн үгэн дээр их алдаа хийдэг. Тийм учраас үгээ хэлж байгаа ярьж байгаа үгээ бодож хэлж ярьдаг хүн л багш байх ёстой. Багш хүний үг гэдэг бол хариуцлагатай юм шүү гэдэг утгаар нь Яаков тэр үгийг хэлсэн. Тийм учраас бид Библийг том зургаар нь, бүтэн зургаар нь харж юу хэлэх гээд байгааг нь ойлгох ёстой гэдэг нь ийм утгатай байна. Тэгэхээр Есүс энэ хэсэг дээр зүгээр нэг ядуу хүмүүс нь ерөөлтэй юмаа гэж зүгээр ядуусын тухай яриаггүй. Сүнсэндээ ядуус нь ерөөлтэй гэж хэлсэн байна. Сүнсэндээ ядуус гэдэг нь тэгвэл ямар хүнийг хэлж байгаа юм бэ? Бурхны ивэл ерөөлийг хүсэмжилдэг хүнийг хэлж байгаа юм. Өнөөдөр та нар цуглаан дээр ирлээ. Ер нь яах гэж ирсэн? Надад харуулах гэж ирсэн юм уу? Ороор. Надад харуулах гэж ирсэн юм уу? Эсвэл та нар хэн нэгэнд үзэгдэх гэж ирсэн юм уу? Мэдээж үгүй. Яагад бол энд та нар ямар нэгэн зүйлийг хүсэж ирж байгаа. Тэр нь юу юм бэ? Бурхны ивэлийг л та нар хүсэмжилж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр Бурхны ивэлийг хүсэмжилж байгаа хүн гэдэг бол яг сүнсэндээ ядуу хүнийг хэлж байгаа байхгүй юу? Би бүр та нарт батлын хуучин гэрээнээс. Хуучин гэрэн дээр Исав, Яаков гэдэг ихэр ах トゥ хоёрын тухай түүх гардаг. Ах トゥ хоёр. Ах нь анчин, ийм үсэрхэг, том биетэй, булчинлаг юм хүчрхэг залуу. Тэгээ тэр хүн бол ийм талын ийм одоо юу гэдгийг одоо манай монголоор яриулж их шилийн ир байхгүй юу? Исав бол. Харин түүний дүү Яаков бол даруу, номхон, хончин. Ер нь тийм ээжийнхэн галтгой тогоо хаваар эргэлцсэн тийм залуу. Уугуун хүүгийн ерөөлийн дагуу бол ах нь аавынхаа ерөөлийг авах ёстой. Харин дүү нь тэр ерөөлийг авмаар байсан. Аавынхаа ерөөлийг авмаар байсан. Тийм учраас ах Исаваас гуйж байгаа. Та уугуун хүүгийн ерөөлөө надад өгч гэсэн чинь ах нь би яг өсөж өглөө надад 5 шүлэг өгөх. Наа 5 шүлээ надад өгч. Тэгээ миний уугуун хүүгийн ерөөлийг чи авсугаа гэж ингэж хэлж байгаа. 5 шүлөөр нэг насны амьдралын ерөөлөө сольчиж байгаа байхгүй Исав. Гэтэл Яаков дүү нь 5 шүлийг өгөөд оронд нь нэг насны ерөөлийг авч байгаа байхгүй. Энэ хоёрын хооронд ямар ялгаа байна? Сэтгэлгээний ялгаа байгааз нэг нь хоногийн хоолны төлөө сэтгэлгээгээр амьдарч штэ. Нөгөөх нь өнөөдөр би үлсэх яах вэ? Өнөөдөр би нэг дутуу идэх яах вэ? Өнөөдөр миний гиз дүүрэн биш байх нь яах вэ? Хожим би ерөөгдмөр байна гэдэг тэр ерөөлийн төлөө явж штэ. Эн чинь сүнсний өсөглөн байхгүй. Эн чинь сүнсэндээ ядуус ерөөлтэйе гэж хэлдэг үгийн тайлбар байхгүй юу? Тийм учраас Яаков бол Бурхны том ерөөлийг авахын төлөө өнөөдрийнхээ амьдралын цаг завыг түүндээ зориулж амьдарсан. Харин Исав бол өнөөдөр л би авч ивэл өнөөдөр л би цатгалан байвал маргааш би яаж амьдрах нь хамаагүйгээр явсан байна. Үүнийг монголчууд юу гэж хэлдэг вүлээ? Хүндээ хөнгөнөөс өгөх гэж нэрлэдэг. Тэгэхээр яг Исав бол хүндээ хөнгөнөөс өгсөн залуу байсан бол харин Яаков бол маш хэрсүү нэг юм байсан. Тэр нь юу гэвэл өнөөдөр би жоохон зовж болно. Өнөөдөр би жоохон өлсөж болно. Хамаагүй. Би насан туршдаа Бурхны ивэлийг авмаар байна гэдэг ийм сэтгэлгээгээр амьдэрсэн. Сүнсэндээ ядуус та нар ерөөлтэй гэдэг үгийн учир бол энэ байна. Тэгэхээр сүнсэндээ ядуус гэдэг нь Бурхан байна. Тэр Бурхан намайг ивэгээсэ. Би залбирая. Би энэ Бурханд найдаа. Итгэе гэд явж байгаа нэгэн бол сүнсэндээ ядуус юм аа. Тэгэхээр ерөөлийг авахд бас учир байна. Тийм ээ? Та сүнсэндээ ядуу байгаарай. Та тэр Бурхны ивэлийг хүсэмжлэхээр яваарай. Бурхны ивэлийг хүсэмжлэхээр явдаг хүмүүс их гандшгүй байдгийг. Номлол сонсож байхад хоёр нүд нь гялцаа сонсдог. Цуглаан доосны дараа пастраас хурж ирээд зулгаагаад намайг залбираад өгөөч. Яг нэг Яаков тэнгэр элчтэй шинжингээ барилдаад намайг ерөөхөөс даш би таныг явуулахгүй гэж хэлдэг шиг миний төлөө залбираад өгөөч. Намайг ерөөгөөд өгөөч. Би нэг ийм шийдвэр гаргах гэж байна. Яавал дээр вэ? Бурхны үгэнд юу гэж хэлсэн байдаг вэ? Би зөв шийдвэр гаргамаар байна амьдралдаа. Би цаашдаа зөв явмаар байна. Намайг ивэгээд өгөөч гэсэн ийм хандлагатай хүмүүс бол сүнсний өсөглөн хүмүүс. Ийм хүнийг Бурхан ерөөдөг. Би та нарыг сүнсээр Бурханаас өссөн хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Бурхны үгийг судлах хүсэлтэй, залбирах хүсэлтэй, эзнэр дүүргэгдэх хүсэлтэй, ариун сүнсээр дүүрэх хүсэлтэй ийм хүмүүс байхаас Бурхан таны амьдралыг үнэхээр ерөөх болно. За яах вэ? Тэгэл одоо цуглаанд очисон ч яах вэ? Очоогүй ч яах вэ? Эсвэл тэр одоо
бурхан байдаг ч юм уу, байдгүй ч юм уу, тэр ерөөдөг бол ерөөдөг л үз, ерөөхгүй байсан чи яг би өөрөө болоод байгаа юм чинь. Ер нь бол амьдрал сайхан байна тий. Одоо би бол ингээд явж байхад бол болж гэн гэж. Заримдаа бид нар хүмүүсийг цуглаанд орохоор зарим хүмүүс өөдөөс тэгж хэлдэг тий. Чи наадхыгаа тэр ядарсан хүмүүст очиж яар гэдэг. Юу гэсэн үг вэ гэхээр тэд сүнсэндээ өлсөхгүй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл наад бурхны чи ивэл хэрэггүй гэж байгаа байхгүй. Миний нэг найз пастор залуу Швейцарт амьдардаг, Швейцар их нэртэй. Швейцаруудын сүнсний тийм нэг халуун биш байгаа байдлыг хараад Монгол хүн Швейцар хүнд очиод сайн мэдээ тараасан байна шүү дээ. Тэгвэл чи Швейцар хүн юу гэж хэлсэн? Гэрийнхээ аавуудын дээрээс наадхыгаа чи тэр монголчуудтай л очиж яар, биднэрт хэрэггүй гэж. Тэгээ би яг жил гармын өмнө ихнэр битээр Швейцарт очиж монголчуудад семинар хийсэн. Гэр бүлийн семинар, дээр нь Ром номоор сургалт хийсэн байгаа даа. Тэгээ явж байхдаа би асуусан, Швейцарт алдартай пастор байна уу гэж асуусан. Байхгүй гинэ. Швейцарт одоо ингээд хүмүүс сонсох дуртай, номлыг ингээд ирж хайж сонсдог, сургалт семинарт нь очиж хамрагдах дуртай одоо ийм спикер, ийм одоо мундаг номлогч байна уу гэсэн чинь байхгүй гинэ. Бүр зарим пасторууд нь бүр Есүст итгэдэггүй пасторууд байгаа гинэ. Тэгээ бүр ингэж ярьдаг. Тэр тосхны тэр сүмийн пастор нь итгэгч биш. Тэр сүмийн тэр тосхны тэр сүмийн пастор нь итгэгч гэж ярьдаг гэж байгаа байхгүй. Зүгээр Библийн сургаалт төгссөн, эрдэм мэдлэг. Тэгээ цол зэргийг авцсан. Тэгээ пастор. Тэгээ Библиэс бүтэн сайн өдөр зүгээр ярина. Амар ярина тэгтээ. Амар судалгаатай ярина. Бүр эрдэм шинжилгээний тайлан тавьж байгаа лугаа адил ярина. Тэгтээ өөрөө зүрхэндээ Есүст итгэдэггүй. Тэр нь юу вэ гэхээр зүгээр жоб байхгүй юу? Ажил байхгүй юу? Тэгээ төрөөс салингаа авчихна. Тийм газар сүнсний сэргэлт байхгүй байдаг. Тэгээ би тэндээс нэг юм ойлгосон байхгүй юу? Хаана ариун сүнсний сэргэлт ирдэг вэ гэвэл сүнсний өлсгөлэн байгаа. Сүнсний одоо тэр сүнсэндээ ядуу байгаа тэр газар л ариун сүнсний сэргэлт ирдэг юм байна. Тийм газар жинхэнэ өөрчлөлт ирдэг юм байна. Ямар газар сүнсний сэргэлт байдаггүй вэ гэхээр ерөөсөө нэг би болчлоо, ханчлаа, амьдрал сайхан байна. Эдгээр одоо энд юу гэдэг юм? Яваач та нар, нутагтай хараач та нар. Миний амгалан тавин байдлыг бити алдагдуулаад за гэсэн сэтгэлгээтэй хүмүүс надад юу ч хэрэггүй те. Don't touch me те. Don't come to миний гэрт битгий ираа нөгөөч бас англиар ярих гэдэг болчихжээ нөгөөч чинь бас Америк дээр 6 сар болцсон энэ төр дундуур нь англи хэлмэл бас гавчулж яриад байна уучлаарай иччлээ би бүр өөрөөсөө манай гэрт битгий ир те бити миний амгалан тавин байдлыг бити хөндөдөө гэсэн ийм хүмүүс болчдөг яагаад тэд сүнсэндээ ядуу биш байдаг хаана бурхны ивэл дүүрэн оршдгоо сүнсэндээ ядуу тийм учраас ядуус ерөөлтэй гэж хэлсэн. Тийм учраас баячууд та нар золгүй ээ гэж хэлсэн. Энэ ийм утгатай байхгүй юу? Тэрнээс зүгээр нэг ядуу баяны тухай яриа биш. Баян хүмүүсийг харахаар бид золгүй амьтад гэж нэрлэх тухай яриаггүй. Ядуу амьтан гэхэлэр ерөөлтэй биш. Яг бодит байдал дээр ядуу хэрнээ бурхныг режект хийдэг хүмүүс байна шүү дээ. Ерөөлийг авахгүй байгаа байхгүй тэр хүмүүс. Амьдрал нь бахиаранда байгаад байгаа байхгүй тэр хүмүүс. Өөрчлөгдөхгүй байгаа байхгүй юу? Яагаад гэвэл идэх хоолоор ядуу юм шиг мөртлөө үндэ сэтгэл зүрх нь бурхнаар үсэхгүй байгаа байхгүй юу? Хоёрдугаарх нь өлсөж буй хүмүүст ерөөлтэй гэж хэлсэн. Өлсөж буй хүмүүс ерөөлтэй. Энэ ямар өсөглөнгийн тухай ярьсан бэ? Нэрээ хотод хонхолцож байгаа хүний тухай ярьсан юм уу? Үгүй. Мөн ялгаагүй Матай номын 6 дугаар бүлэг дээрх Есүсийн уулан дээр заасан сургаалын хэсгээс харах юм бол зөвхт байдлаар өлсөж цангагсд нь ерөөлтэй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр юугаар өлсөх тухай ярьж байгаа юм бэ гэхээр энэ хоолоор өлсөх тухай яриаггүй. Зөвхт байдлаар өлсөх тухай ярьж байгаа. Тэгэхээр зөвхт байдлаар өлсдөг хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Нэг зөв амьдрчих юмсан. Би нэг хүн шиг байчих юмсан. Эн чинь шодрог биш шүү дээ. Эн чинь зөв биш байна шүү дээ. Эн чинь зөв баймаар байна шүү дээ. Тэр нэг юм зөв байхыг хүсдэг хүн нэг тухай ярьж байгаа. Тэгэхээр зөвхт байдлаар өлсдөг нэгэн ерөөлтэй гэж. Зарим хүмүүс үнэхээр зөвхт байдлаар өлсдөг. Тэгээд зөвхт байдлыг хүсэмжилдэг учраас цуглаанд ирдэг. Энд ярьж байгаа юмнууд зөв байгаад байгаа учраас энэс улам илүү суралцахыг хүсдэг. Яг л зүрх сэтгэл нь зөв байдлаар өсөж идэг учраас. Нийгмийн буруу юмнуудыг хараад энэ буруу штэ гэж мэдчихэдэг. Сэтгэл нь дотроо яолж идэг. Тийм учраас би яавал зөв амьдрах уу? Би зөв хүмүүстэй найзлая. Зөв хүмүүстэй би ойр бай. Би тэдрээс суралцъя. Би тэдэртэй хамт алхая. Үнэхээр Библи зөвийг ярьдаг юм бол би уншия. Үнэхээр Есүс зөвийг ярьдаг юм бол би энд итгэе. Яг ийм зүрх сэтгэлтэй хүмүүсийг ярьж байна гэсэн үг. Тийм учраас зөвхт байдлаар өсөж байгаа хүн бол ерөөлтэй юмаа гэдэг утгаар энэ үгийг хэлсэн байна.
Харин үүний эсрэгээрээ цатгалан буй хүмүүс золгүй гэдэг нь зүгээр ходоодондоо хоолтоо идээд цадцсан хүний тухай яриаггүй. Зүгт байдлаар өлсдөггүй хүмүүсийг ярьж байна гэсэн үг байна. Эсрэгээрээ. Тэ буруу юмаа хийгээл юу ч болоогүй юм шиг хийгээл. Ерөөсөө тийм гимшиг сэтгэл тэрэндээ төрдөггүй, магадгүй. Буруу юм хийгээд яваад байгаа хэрнээ сэтгэл нь өвддөггүй, имзэглдэггүй, тэрнийхээ төлөө гимшиг сэтгэл төрдөггүй. Яа тэ амьдрал ийм л юм чинь. Бараг л өөрийгөө чадж гэн, ялж гэн, болж гэн, дийлж гэн гэдэг байдлаар өөрийгөө өөгшүүлээд тэгэл би их тийм одоо яад юм гээд ингээл явж байгаа гэж. Энэ байдал өөрөө тийм зөвхт байдлаар өсөхгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ийм хүмүүс бол юу гэж юм гэхээр зөвхт байдлыг ирж хаахгүй байна. Ийм хүмүүсийн хувьд бол цатгалан үнэтэй яг адилхан. Ходоод нь хоолоор дүүрэн хүн хоол харахаар муухай харагдаг тийм үү? Дотор муухай харагдаг. Цатгалан байна. Харин өлсгөлэн хүнд хоосон талах ч гэсэн гоё харагддаг. Хоосон талах ингээд эзэн ч гэсэн тэр яг талхны жинхэнэ тэр нэг дороожны амт одоо юуных нь амт байдгийг яг амтагддаг өлсгөлэн хүнд бол. Тийм ээ. Харин цатгалан хүнд бол тэр хоолны амт амтагддаг. Яг үүнтэй адилхан зөвхт байдлаар өсөж цангадгүй нийгмийн хувьд бол зүгээр ингээд бозор босромог буруу юм дотор ингээд явж байгаагаа зүгээр гэж боддог. Тэгээд тийм хүнд ирээд хэн нэгэн зөвийг ярихаар уурн хүрдэг, дургуун хүрдэг. Зөвхт байдлаар өсөж цангагсад гэдэг бол энийг хэлж байгаа юм. Тийм болохоор сүнсэндээ ятуусна ерөөлтэй зөвхт байдлаар өсөж цангагсна ерөөлтэй гэж. Ерөөлийг өвлмөр байна уу? Тэгвэл би хэлмээр байна те. Та сүнсэндээ ядуу бай. Өөрөөр хэлбэл та бурхныг ирж хай. Түүний хүсэмжил, түүний үгээс суралц, түүний ариун сүнсийг хүсэмжил, түүнийг ирж хай. Түүн дотор сүнсээр итгэлээр өс. Эзний ерөөл тань дээр байх болно. Та ерөөлийг авмаар байна уу? Тэгвэл зөвхт байдлын төлөө амьдр. Зөвхт байдлын төлөө өсөж цанга. Тэгвэл бурхан таныг ерөөх болно. Тийм хүмүүс бурхныг олж харах болно гэж хэлсэн байдаг. Тийм хүмүүс дэлхийг өвлж авах болно гэж хэлсэн байдаг. Гэтэл буруу явж байгаа хүмүүс дэлхийг өвлж аваад байгаа шүү дээ. Хуурж мэхлээд байгаа, хуулийг гажуудуулаад байгаа нөхдүүд нь юмтай болоод байгаа шүү дээ. Гэтэл Есүс эсрэгээрээ хэлсэн. Та нар зөвхт байдлын төлөө өс дэлхийг та нар өвлж авах болно гэж хэлсэн байна. Энэ хорвоо та нарыг байх болно гэж хэлсэн байна. Эсрэгээрээ цатгалан буй хүмүүс нь та нар яах юм? Та нар золгүй. Та нар гиз чинь хоолоор дүүрэн байж болно. Сэтгэл чинь зөвхт байдлаар өлсөхгүй байж болно. Та нар золгүй шүү. Энэ золгүй гэдэг нь бүр том золгуудлын тухай яриад байгаа шүү. Ер нь энд яриад байгаа энэ золгуунууд бол нэг удаагийн азгүйтгэлийн тухай өөр яриаггүй. Энэ бол бүр том золгуутлын тухай ярьж байгаа. Энийг бүр бид нар санаж авах хэрэгтэй. Энэ бол нэг мөсөн золгуудах тухай ярьж байгаа шүү. Хүн ер нь амьдралдаа нэг мөсөн золгуудвал за тэгэл дуусаа шүү. Ер нь босч ирч чадахгүй. Бурхан нэг доош нь дарсан байхад тийм хүн ер нь өндийч чаддгүй. Бурхан нэг өргөсөн байхад тийм хүнийг хинч унгаах гэж чаддгүй бас. Хинч тэр хүнийг доош нь дарах гэж чаддгүй. Дарвч далдаанд боловч болтаана гэж манай монголчууд ярьдаг. Бурхан нэг өргөцсөн хүний эсрэг хичнээн дайсан хандсан ч тэд нэг замаар тэр хүн рүү дараад 7 замаар цугтдаг. Яг бол бурхан нэг өргөцсөн хүнийг хинч дийлдэггүй. Хинч тийм хүнийг зогсоож чаддгүй. Та ийм өрөөлийг авмаар байна. Тэгвэл бурханаар өсөж цангаараа. Зөвхт байдлаар өсөж цангаараа. Бурханаар сэтгэл зүрхэндээ бурханыг ирж хайсан тийм сүнсний ядуу байдал дотор эзнийг ирж хайн яваарай гэж хүсэж байна. 3 дугаарх нь ямар хүмүүсийг ерөөлтэй гэсэн бэ? Уйлж буй хүмүүс ерөөлтэй гэж хэлсэн. Гашуудан уйлж буй хүмүүс ерөөлтэй. Нөгөө талаар эсрэгээр нь инээж байгаа хүмүүс нь золгүй гэж хэлсэн. Гашуудан уйлж буй хүмүүс ерөөлтэй гэдэг чинь юу гэсэн үг юм? Бид Есүс Христэд итгэхээр л уйлаад яваад ах хэвээр юу? Тийм ээ? Юм болгонд уйлаад яваад ах хэвээр юу? Мэдээж үгүй. Харин ч бид Есүс Христэд итгээд баяр хөөртэй болдог штэ. Бүр инээдэггүй байсан хүн рүү хараад инээдэг болдог штэ. Есүст итгээд энэ айгүй өөр болцсон байлээ. Бүр нүрнээс нь гэрэл цацраад, нүдэн гялалзаад, хүнтэй их гоё харьцдаг болцсон байлээ. Хүмүүс бүр андчгүй байдаг. Есүст итгэхээс өмнө нь болохоор ингээд ийм хөмсөг зангидсан нэг юм ерөөсөө инээдэггүй, хүнд баярлаа гэж хэлдэггүй нэг тийм нэг юм болгоныг нэг юм сөрөг харж яадаг. Тэгээд нэг сөрөг байгаагаа амар зөвүүн илэрхийлнэ. Тэгээд тэрүүгээр хүнийг ингэж амар унгаадаг. Тэгээд тэрийг ингээд амар юм би өөрийгөө амар мэрэгэн ухаантай байна гэж ойлгоцсон тий. Тэрийг ингээд амар юм амьдралын бардам багтал болгоцсон нэг тийм хүмүүс байдаг да. Та нар нэг харахад нэг андчгүй байдаг да тий. Нэг юм бардам. Та нэг би гэсэн шинжтэй. Тэгээ юм болгоно ингээд нэг мяалж яадаг тий. Тэгээ тэрийг өөрөө ингээд амар ухаантай байгаа гэдээ өөрийгөө ботцсон. Тэг тийм хүмүүс байдаг да тий. Ийм хүмүүс Есүс Христэд итгэхээр айгүй өөр болдог. Хүнтэй мэдлдэг, хүнд баярлаа гэж хэлж чаддаг, хүнийг зоригжуулдаг, хүний зовлонг ойлгодог. Тийм ээ?
хүнийг тэрж авч чаддаг, хүнийг нэг чин сэтгэлээсээ хайрлцдаг ийм хүмүүс болж өөрчлөгддөг. Тэгвэл яад инээж байгаа хүмүүс, ойлж байгаа хүмүүс хоёрыг ингэж зэрэгцүүлж ярьж байгаа. Ойлж байгаа хүмүүс нь ерөөлтэй, инээж байгаа хүмүүс залгүй яа гэж хэлж байгаа. Энэ ойлж байгаа гэдэг бол өдөр тутмын ойлгох, ойлааны тухай ерөөсөө яриаггүй. Хүчирхийлэлд өгтөөд ойлгох тухай ерөөсөө яриаггүй. Дайн дажнаас болоод ойлж байгаа хүний тухай яриаггүй. Энэ ойлгох тухай нь юуны тухай ярьж байгаа гэвэл нүглээ ойлгоод гимшээд ойлж байгаа хүний тухай ярьж байгаа. Би ямар буруу амьдарч исэн бэ гэдгээ ухаарад ойлгоод бурхны өмнө гимшиж байгаа хүний тухай ярьж байгаа. Ийм хүн ерөөлтэй юмаа гэж хэлж байгаа. Харин энэ инээж байгаа хүн гэдэг нь ямар нүгэл хийснээ ч мэдэхгүй бардамнаад хаа гэж инээж яваа хүнийг хэлж байгаа. Тэрээс чин сэтгэлийн нөгөө инээдмийн тухай яриаггүй шүү дээ. Хүн уулны инээвэл хүний биед чинь эрүүл мэндэд сайн штэ. Чин цагаан яш ингээд олширч яадаг штэ те. Илэг хөшлөө инех аягүй сайн штэ те. Та нар энэ сүүлийн үед илэг хөшлөө хэрэг инээсэн бэ? Сайн инээгээрээ заяа. Илэг хөшлөө инээн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ рүү өвдөд ингээ илэг гөшигдөд байгаа юм шиг санагдсан. Илэг ингээ нэг юм тэнгэр байсан илэг маань ингээ гөшигдөд бүр ингээ гөшигдтлөө инээсэн юм шиг санагдаг. Тэг чи үндэ илэг ингээ хөшигдөж байгаа юм биш л те. Илэг чи ингээд юмар гөшөөд байгаа юм биш. Инээхээр нэг гизтэй чи болчин агшаад сүүлдээ энэ рүү чи өвдөхийг бид илэг хөшлөө гэж ярьдаг тийм үү. Тэрнээс нэг илэг дотроо нуграал ингээл ёо тэний яа гэж байгаа юм биш. Яг ингэж инеэх үед яадаг вэ гэхээр цусанд цагаан эс олширч яадаг. Цусанд цагаан эс олширхад яадаг вэ? Илэг баярлдаг байхгүй юу? Илэгний эсэргүүцэл сайжирч яадаг. Энийг манай монголчууд мэдчихэж шүү дээ. Тийм учраас илэг хөшлөө инээлээ гэж. Тэгэхээр илэг хөшлөө инээж байгаа хүнийг бурхан хараал те. Их инээж яана чи. Ойлгох хүүхдээ юу те урд өдрөө хияана гэдэг үлээ те. Бүр тийм хүн манай Монголын Британий урагш чуулганы нэг эмэгтэй тэгж ярьж байсан шүү дээ. Би Есүст итгэхэд инээдэг болсон. Би өмнө нь ерөөсөө би ингэж чин сэтгэлээсээ ингэж яг бүр байгаагаараа би ингэж ерөөсөө инээж чаддаггүй байсан. Яагаад гэхээр ээж аав нь багасаа тэгж хэлдэг байсан гинэ. Их инээж яана чи. Нэг ойлгох гад танаад ачи гэд инээхээр л дандаа тэгж хэлдэг гинэ. Тэгэхээр л багасаа нөгөө ямар бодолтой өссөн бэ гэхээр инээхээр болдгоо юм байна. Инээхээр ингээд золон ирчт юм байна гэж бодож өссөн гэж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө ингээ инээдтэй юм болж хахад ингээд гэл тэрүүхэн тэндээ ингээ жооми тэгээд болоо. Тэгэл нэг тэрүүхэн тэндээ за болохгүй шүү зовчин гэл те. Ерөөсөө ингээ инээдэггүй. Энэ тийм тухай сургаал юм уу? Үгүй. Энэ инээд гэдэг бол бардамлын инээд. Энэ бол бурхны эсрэг инээд. Энэ бол нүгэл хийж байгаадаа гимшихгүй байгаа бардамлын инээд. Энэ бол одоо өөрөөрөө бахархсан, өөрийгөө дүүйлгсэн, бусдын эсрэг бардамсан ийм инээдийг хэлж байгаа юм. А тэр ойлгох гэдэг нь ямар ойлгохыг хэлж байгаа юм? Зүгээр өдөр болгоо ингээд учиргүй ойлаад ах тухай яриаггүй. Гимээ гимшээд ойлж байгаа хүний тухай ярьж байгаа. За тэгвэл би танд хэлье. Өнөөдөр нэг хүн энэ сандал дээр суугаад гимээ гимшээд ойлжж болно. Тэнд нэг хүн гимээ ухаарахгүй инээгээд бусдыг доромжлоо явж болно. Аль нь ерөөлтэй вэ? Аль нь ерөөлтэй вэ? Та нар өөрсдөө хэлж штэ. Гимшээ сууж байгаа нь ерөөлтэй гэж. Өнөөдөр тэр хүн уйлаад гимшиж болно. Маргааш тэр хүн ерөөгдөж байгаа. Өнөөдөр тэр хүн тэнд нүглээ хийгээд бардамнаад ингээд хөх инээдээ одоо юу гэдэг манайх нэг хөх инээд хүрчлээ гэдэг шиг тийм ээ ингээд инээгээд ингээд бардамнаад явж болно. Маргааш тэр хүн уйлах болно. Өнөөдөр тэр хүн буруу хийгээд буруу хийсэндээ кайфраад инээгээ явж болно. Маргааш тэр хүний уйлах ээлж ирнэ. Харин өнөөдөр энэ хүн нүгэлт амьдралынхаа төлөө гимшээд гашуудаад уйлж болно. Маргааш тэр хүн энийх өдөр ирнэ. Энэ тийм утгатай сургаал. Тийм учраас уйлж буй хүмүүс ерөөлтэй, инээж буй хүмүүс залгүй гэж хэлсэн байна. Төгсгөлийн дөрөвдүгээрх нь. Ямар хүмүүсийг ерөөлтэй гэж дөрөвдүгээрт нь хэлсэн бэ? Хүний хүүгийн нэрээс болж гэж шүү дээ, тийм үү? Хүний хүүгээс болж хүмүүс та нарыг үзен ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ооших цагт та нар ерөөлтэй гэж. Хүний хүүгээс болж гэж шүү дээ. Юунаас болж гэж байгааг нь ойлгоорой. За юу, та өөрөө буруу юм хийчихэд бусдын зүгээс ингээд зэмлэл ирэхээр ерөөлтэй яа гэд мангартаад иж болохгүй. Энийг бол мангартгал гэж хэлнэ шүү дээ. Энэ ямар ерөөлийн тухай гэвэл та Есүст итгэдгээсээ болж буруу юм хийгээгүй байх чинь хүмүүс таныг Есүсээс болж энэ нэг Есүсээ нэг балаа юм. Та балаараагүй шүү дээ уул нь бол. Тэгэхэд таны хүмүүс ингэж доромжилж байгаа бол эсэргээрээ хэлж шүү дээ. Энэ готрох зүйл биш, харин ч баярлаарай.
бүр баярлаад дөхчөж цогцоороо гэж. Ерөөлтэй шүү. Ингэснээр та өрөөгдөж байгаа шүү гэж хэлж байгаа байхгүй. Есүсийн нэрээс болж хүний хүүгээс болж гэж. Би энэ байдлыг амсаж байсан. Би чи тамирчин байсан одоогоос 20 гаруй жилийн өмнө. 10 одоо тийнейж насндаа 14-төгөөс үүшүүгийн спортоор хичээллээд 18, 9, 20, 21 хүртэл хичээлж байсан. Спортын мастер цолтой. Тэгээд олон улсын тэмцээнд бас оролцчихлаа 1-2 удаа. Японы 94 онд болсон Японы Хирошима хотын Азийн тоглолтод бас Монголоо төлөөлөө шгшээ багт бас багтаж одоо орж явж исэн завшаан бас надад тохиож исэн. Ер нь бол юм тамирчин. За тэгээд тамирчдаараа бид нар сүүлд нэг уулзалцсан юм аа. Нэг олон жилийн дараа уулзалцсан. Тэгин чи тэнд манай шгшээд байгаагүй нэг охин байна. Тэгээ би мэдэхгүй юм. Тэгээ надаас өмнө байсан байлгүй дээ. Тэгээ бусдынууд би бүгдийг таньж байна. Тэгээ нөгөө охин чинь ингээд багшийг сугтчаал одоо манай дасгалжуулагч багшийг сугтчаал ингээд өө за би энийг мэдэхгүй маань. Тэгээ бусдынтаа нь бол бид нар бүгдээрээ найзууд. Тэгин чинь тэр охин намайг асууж байна. Энэ хэм бэ гэж асууж байна л та. Өө энэ төгөлдөр чинь манай шгшээгийн тамирчин байсан шүү дээ. Чамаас хойно орж ирсэн баха. Тэгвэл би мэдэхгүй маань. Бид дээр танилцлаа. Ингээд айгүй яриа хөрөөтэй л байсан уулна. Тэгин чи хин хаана юу хийж ийн гэж яваад миний ээлжин дээр ирсэн чи би ч одоо пастор ярина шүү дээ. Нуухгүй шүү дээ. Худлаа яриад хуваараа энэ гэж мигээд худлаа ярихгүй шүү дээ. Би Есүст итгэдэг. Би Есүсийн нэрээс ичихгүй. Би тэрийг хаач хэлнэ. Энд ч хэлнэ. Нөгөө нэг хүмүүс нэг ярьдаг та тэр хаач хэлнэ, энд ч хэлнэ гэдэг шиг. Тэ. Тэгэл би хэлж байгаа байхгүй. Яг тэр намайг Есүст итгэдэг байсныг тэр үед манай секснийхэн мэддэг байхгүй юу? Би яг тэр үед 9 дугаар ангийн сурагч байхдаа сүмд цуглаанд анх явж эхэлж ирсэн. Тэгээ би тэдэрт Есүсийн тухай ярьж байгаа зармийг нь бүр дагуулаа сүм рүүгээ очиж ирсэн. Тэдний нэг нь өнөөдөр бүр пастор болсон явж байгаа. Тэ. Бүр тэгээ очиж ирсэн байхгүй юу? Тэгээ тэд нар мэддэг гэсэн тэр охин мэддэггүй юм байна. Яг л надаас өмнө байсан юм чи мэдхгүй. Тэгээ надтаас та айгүй юм байж байгаа л сүмийн пастор гэж мэдсэн чи тэгэл юм дуурхайлцсан. Тэгэл надаас цайгаа орч ирсэн. Эвэртэй тулаа үтсэн юм шиг. Гэхдээ би одоо уулна муу юм хийгээгүй. Бэлгийн дарамт үзүүлээгүй. Одоо орч ярьдаг бол тэ. Ямар нэг юм хийгээгүй. Тэгтэл тэр надтай шууд харьцаа байсан. Яагаад тэгэхээр хүзүүдэж аваад Иесуст оруулчихна гэж айсан бахал та. Нойтон хамаа шиг салахгүй гэж бодсон бахал та эсвэл юу ч гэж боддгийг мэдэхгүй. Тэгж бодсон юм шиг. Би тэр үед өөртөө юу гэж бодсон гэж. Би өөрийн муугаас болж энэ хүн надад ингэж хандаагүй. Би Иесусийнх гэдгээс болчих. Энэ үед би готраагүй. Би юу гэж бодсон гэж. Би өрөөлтэй шүү. Хүмүүс та нарыг хүний хүүгээс болж үзэн ядаж, гадуурхаж, доромжилж, үл ойшоож, нэрийг чинь ёрын муугаар үзэх цагт. Нэрийг чинь ёрын муугаар үзэх цагт гэж штэ. Төгөлдөр нөгөө Есүс энэ үү? Миний нэрийг ёрын муугаар үзэж штэ. Одоо ойлгож байна уу? Энийг хэлж штэ. Есүс энэ үү? Энэ байдлыг харахтаа яана өөрийгөө хинч биш болчлоо гэж битээ. Харин энэ үед бурхан таларх ёроолтой. Хүмүүс чамааг муу явснаас чинь биш. Харин зөвийн замаар явж байгаагаас чинь болж ингэх үед ёроолтой. Харин эсрэгээрээ ямар хүмүүс нь золгүй гэж хэлсэн. Бүх хүн та нарыг сайнаар ярьж долдоодох үед. Тийм үү? Хүн болгон та нарыг ингэж сайнаар ярьж яста нэрээ ингэж долдоодох үед чи харин нэх баярлаад байгаа юм байхгүй шүү гэж хэлж байгаа. Болгоомжтой байгаарай гэж хэлж байгаа. Юу вэ? Яагаад гэвэл эдгээр Есүсийн нэрээс болж хүн болгон түүнийг сайнаар ярьж байгаа юм биш байхгүй юу? Баян, эрх мэдэлтэй. Сайлын штэ. Тэр минь энэ минь гэж хүн болгонд хошуу хамаа дэвсэл зүгээр ирж наалдал. Яг бол баян, эрх мэдэлтэй юм чинь тэгж л хандсан штэ. Тэнгүүд яаж ин тэр хүн яаж хорвоог атгацсан юм шиг санагддаг тэр үед. Болж байгаа юм шиг. Дийлж байгаа юм шиг. Гэтэл нэг л өдөр тэр хүн баян биш болоход хинч биш болсноо мэддэг. Мөн үү? Нөгөө олон найзууд хайцсан байна. Баахгүй болт. Тэгээд энэ нөхөрлөл юун дээр тогтчихсэн бэ? Мөнгөн дээр. Хүний махан биеийн үнэлэмжин дээр хэлж штэ. Хүмүүс та нарыг баян тарган сайн яваа цагт чинь хүн болгон чамайг сайнаар ярьж гэнэ үү? Чи нэх баярлаад байх юм байхгүй заяа. Чи өөрийгөө үнэхээр дийлээд байна, чадаад байна. Нэрээ чи сайн гэж чи өөрийгөө бодоод байна уу? Үгүй байхгүй. Харин ч ийм үед амьдралдаа нэг зогсолт аваад бод. Юу гэлээ? Чи хүн болгоо надад сайн байгаад байна. Гэхдээ би чи ямар олон найзтай болчих вэ?
Хүн болгоно намайг ингээд чи юу болоод байна? Бод. Ийм үедээ зогсолт хийж сур. Хаана яваагаа ойлгох гэж хэлж штэ. Гэтэл хүмүүс ийм үед зогсолт хийдэггүй те. Болж ийн гэж сэлж өгдөг. Тэгж байгаа л энэ бүхэн байхгүй болохын цагт гинэт амьдралыг ухаардаг те. Амьдрал чи юм байт юм уу гэж. Би ингээ хаягчлаа гэж юу? Хинч биш болчлоо гэж юу гэж. Энэ үед оройр нь юм ордог штэ. Тийм учраас Есүс Христ хэлж байгаа. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа ерөөл золгуудлын 4 хүчин зүйлийг үзлээ. Би өнөөдөр танаас асууя. Та ерөөлийг өвлөгч баймаар байна уу? Золгүй байдлыг амьдралдаа авдаг нэгэн баймаар байна уу? Амен. Та ерөөлийг өвлөгч нэгэн баймаар байгаа бол би 4 зүйлийг хэрэгжүүлэхийг өнөөдөр таныг уриалж байна. Нэгдүгээр та сүнсэндээ ядуу бай. Та Бурхныг ирж хай. Бурхнаар өс, цанга, тийм ээ? Залбир, Библийг унш, сүм цуглаандаа яв. Тийм ээ? Эзний ивэлийг хүсэн жил эзэнтэй хамт алхахыг хичээ. Хоёрдугаарт нь та зөвхт байдлын төлөө өс, зөв шударгаар амьдр. Үүнийхээ төлөө Бурхан залбир, магадгүй хохирсон ч гэсэн эзэн нөхөн төлнө гэж итгээд зөв шударгаа үргэлжлүүлэн үйлдээд амьдр. Зарим хүмүүс ингээд жоохон шударга амьдраад хохирол амсаад ирэхээр за шударга байж болдгоо хорвоод те. Нэг тийм амьдралын мэрэгүү ухаан ярьж байгаа юм шиг те. Шударга байж болдгоо хорвоод тэгвэл шударга бишээр нь явнаа. Тэр хүн дийлтчихэж байгаа байхгүй юу? Тэр хүн сатаанд ялагдчихж байгаа байхгүй юу? Хохирол амссан ч гэсэн сөрөөд явхад Бурхан өрөөдөг байхгүй юу? Энд итгэж чадахгүй байна гэсэн үг байна шүү дээ тэр хүн чинь. Итгээрэй. Ерөөлийг өвлмөр ойл 3 дахь хүчин зүйл нь гимшдэг. Уйлдаг байгаарай. Өнөөдөр та уйлж байна. Маргааш таны энэх өдөр ирнэ. Ерөөлийг өвлмөр байгаа бол Есүсийн нэрээс болж бусдаас доромжлогдохдоо битгий гутраараа. Урамтай байгаарай. Ийм үед өрөөгдөх болно. Харин золгүй байдлыг амьдралдаа авчих үедээ болгоомжтой байгаарай. Яаж болгоомжлох вэ? Ингэж болгоомжлохгүй шүү дээ. Яна золгүй юм тохиолдчихгүй. Яна золгүй юм тохиолдчихгүй. Одон туяа нэг аглууг нэг гэрээсээ гарахт нь биш. Хүрлэгч чөлөө нэг гэрээсээ гарахт нь машин дариулчих юу ягараа оролтой ингэрэг золгүй байдал тэгж ирдэм биш. Сүүлдээ нөгөө хүрлээ за би ерөөсөө ажилдаа явахаа боллоо гэдэг шүү дээ. Ягаад би ерөөсөө энэ гэрээс гарвал үхчих юм байна гэж дээ. Юу эхнэр бүр нэг дэм жүжигчсэн тоглолт байгаа шүү дээ. Бүр тэгж хэлсээр хагаад бүр зүрхийг өхүүлчдэг. Золгүй байдал гэдэг бол зүгээр нэг юм хийсч ирдэг зовлонгийн тухай биш. Золгүй байдлын үндсийг бид өөрсдөө тавьдаг. Энийг бид нар зүгээр хийсэд ирлээ гэж ойлгодог. Тэр нь юу вэ? Бид бардан байх үед, бид Бурханаас хол байх үед, бид зөвхт байдлаар амьдрахгүй байх үед, бид бардамнаж тийм үү? Ирэх мэдэл эд баялагдаад дулдуудан тийм үү? Хүмүүсийн тэр сайн хандлагыг нэрнгээсээ би од юм байна гэж андуурах үедээ бид өөрсдөө золгүй байдлыг өөрсдөө амьдралд татдаг. Ах дүүсээ бүгд энэ цагт хамтдаа залбираа. Магдалин багийг би урагшаа гараад ирэхгүй гэж хүсэж байна. Бүгдээ хамтдаа эзний өмнө магтангаа яг түүний өмнө өнөөдрийн энэ үгийн дагуу хамтдаа залбирах цагийг гаргацгаая. Тэгээ та бүгдээ суудлаасаа босоосоо гэж хүсэж байна. Халелуя. Би өнөөдөр нэг зүйл баяртай байна. Энд байгаа хүмүүс та нар золгүй байдлыг биш харин ерөөлийг өвлөхөөр ирсэн хүмүүс гэдэгт би итгэлтэй байна. Тийм учраас бүгдээ энэ цаг мөчид хамтдаа эзний өмнө чин сэтгэлээсээ бүгдээ хамтдаа залбирцгаая. Тэгээ энэ сургаалаас бид нар 4 чухал хүчин зүйлийг харлаа. Аль нь танд хэрэгтэй байна? Алийг та хэрэгжүүлэх ёстой байна? Тэрийг бодоод тунгаагаад эзний өмнө бүгдээ хамтдаа залбирцгаая. Баярлалаа Бурхан эцэг минь. Таны нэгүүлсэнгүй үгэнд талархаж байна. Та биднийг ерөөлийг өвлөгч байхаар энэ хорвоод сонгож авсан. Есүс та бидэнд энэ ерөөлийг ойлгуулахын тулд та энэ дэлхийд ирсэн. Та бидний төлөө загалмай цовдлогтнаас сурч дахин амилж мөн ариун сүнсийг өнөөдөр бидний дээр та асгасан. Эзэн бид таны үгэнд хэлэгдсэнчлэн ерөөлтэй амьдралд ор бид явмаар байна.
та биднийг ивэгээч. Эзэм минь бид танаар дутаж таныг ирж хайж амьдрмаар байна. Бид зөвийг эрхмэлж зөвхт байдлаар өлсөж амьдрмаар байна. Эзэм минь бид мөн гим нүглээ гимшиж эзэм минь буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээс үннээр таны өмнө амьдрмаар байна. Мөн таны нэрээс болж бид доромжлогдсон байсан ч, муу хилүүлсэн байсан ч, үзэн ядагдсан байсан ч, орхигдсон байсан ч, гомдох зүйлгүйгээр талархалтайгаар амьдрч сурмаар байна. Та биднийг ивэгээч. Биднийг бардам байхаас, биднийг бардамнан инээхээс, биднийг нүгэл дотроо нүглийн кайф авч инээхээс, биднийг зүй бусын төлөө зүй бусаар яваад эзэм түүндээ цатхаас мөн их эзэм нь та биднийг танаас холдсон тийм зүр сэтгэлтэй байхаас биднийг та хамгаалаач. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Ариун сүнс минь та биднийг удирдаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.